Сайн байцгаана уу? Хэлгүй орчуулагч байна. Энэ суугаараа бодит болсон гэмт хэрэгүүдийг баримтад тулгуурлан шүүхийн шийдвэрт үндэслэн хүргэж байна. Өнөөдрийн бичлэгээр бид Өмнөд Солонгосын түүхэндх хамгийн харгас цуврал аллагын нэг шүүхээр бүрэн шийдэгдсэн Кан Хо Сууны хэргийн талаар ярих болно. Энэхүү хэрэг нь 2005-аас 2008 оны хооронд Өмнөд Солонгосын баруун хойд бүс нутагт залуу эмэгтэйчүүд сургаггүй алга болох тохиолдлууд нэмэгдэж эхэлсэн байна. Эдгээр алга бололтууд хоорондоо төдийлөн холбогдоогүй мэт харагдаж байсан тул эхний үед цагдаа нар тусдан шалгаж байв. Гэвч нийтлэг нэг зүйл байсан нь алга болсон хүмүүсийн ихэнх нь 20-30 насны эмэгтэйчүүд ихэвчлэн ганцаараа явж байх үедээ ор сураггүй алга болсон байв. Аллага 1 2005 он 20 гаруй настай эмэгтэй оройн цагаар ганцаараа явж байхдаа сураггүй алга болсон. Кан Хо Сун өөрийгөө энгийн жолооч эмэгтэйгээр танилцуулж итгэл олсны дараа машиндаа суулгасан. Хэд хоногийн дараа алслагдсан бүсээс зогсцоос олдсон ч тухайн үед ганц хэрэг гэж үзсэн. Аллага 2 2006 он 30 орчим настай эмэгтэй шөнийн цагаар гэрлүүгээ харж явахдаа алга болсон. Кан Хо Сун хүргэж өгье хэмээн санал тавьж машиндаа суулгасан. Өмнөх хэрэгтэй төстөөч өөр бүс нутагт болсон тул холбоогүй гэж үзв. Аллага 3 2006 он их сургуулийн төгсөгч эмэгтэй автобуснаас буугаад гэрлүүгээ алхаж явсан Кан Хо Сун ажил санал болгох мэтээр яриа өрнүүлж итгэл олсон байна. Хохирогчдын нас нөхцөл ижил байсныг тухайн үед цагдаа нар бүрэн анзаарсангүй өнгөрүүлв. Аллага 4 2006 оны сүүл 20-30 насны эмэгтэй ганцаараа явж байхдаа сураггүй алга болсон машинтай ир ойртон танилцсан нь дараа нь тогтоогдсон. Алслагдсан газар аваачсан хэм маяг нь тавтагдсан байна. Аллага 5 2007 оны ихэнх үе өмнөх эргүүдтэй яг ижил нөхцөлтэй алга бололт Кан Хо Сун ээлдэг аюулгүй хүн мэт дүрхсгэж болгоомжлолыг нь багасгасан. Энэ үед тэр аль хэдийн хэрэгт гарсан байсан. Аллага 6 2007 оны дунд үе хохирогч эмэгтэй шөнийн цагаар ганцаараа явж байсан Кан Хо Сун машиндаа суулгасны дараа мөр үлдээхгүй байх арга хэрэгэлсэн. Цагдаа нар одоо ч цуврал хэрэг гэдгийг нь бүрэн тогтоогоогүй байв. Аллага 7 2007 оны сүүл энэ үеэс Кан Хо Сун илүү болгоомжтой болсон хохирогчдын эд зүйлсийг өөр газарт хайж мөрдөн байцаалтыг төөрөгдүүлдэг болжээ. Алга бололтууд олонний анхаарлыг татаж эхэлсэн. Аллага 8 2008 оны их анх удаа чухал гэрчийн мэдүүлэг гарч ирсэн тухайн бүсэд ижил төрлийн машин байнга эргэлддэг байсан тухай мэдээлэл өгсөн мөрдөн байцаалтад ахиц өгсөн байна. Аллага 9 2008 он цагдаа нар машины мэдээлэл хөдөлгөөнийг шалгаж эхэлсэн Кан Хо Сун өмнөх аргагаа дахин ашигласан ч сэжиг улам нэмэгдэв. Аллага 10 2008 оны сүүл хэрэг бүхнийг ил болгосон хохирогчийн сүүлчийн утасны дохио хяналтын камерын бичлэгүүд нэг хүнийг зааж эхэлсэн. Ингэснээр Кан Хо Сун сэжигтнээр тодорсон. 2009 оны ихээр нэгэн эмэгтэй сургаггүй алга болсон хэрэг шалгагдаж байх явцад мөрдөн байцаагчид нэг хүний нэрийг анхаарч эхэлжээ. Тэр хүн бол Кан Хо Сун хэмээх тухайн үед 30 гаруй настай эрэгтэй байв. Кан Хо Сун нь гаднаас харахад энгийн амьдралтай ферм ажиллаулдаг, хөршүүдийнхээ нүдэнд асуудалгүй хүн гэж үнэлэгддэг байжээ. Гэвч түүний гар утас автомашины хөдөлгөөний мэдээлэл зарим гэрчийн мэдүүлгүүд алга болсон эмэгтэйчүүдийн сүүлчийн байршилтай давхцаж эхэлсэн нь сэжгийг улам нэмэгдүүлсэн юм. Цагдаа нар Кан Хо Суныг баривчилж байцаалт явуулах үед тэр ихэндээ бүх хэргийг үгүйсгэж байв. Гэвч байцаалт гүнзгийрэх тусам түүний мэдүүлгүүд хоорондоо зөрчилдөж эхэлсэн байна. Удалгүй түүний эзэмшлийн газараас хүний цогцсны үлдэгдэл илэрсэн нь хэргийг эрс өөр төвшөнд аваачсан юм. Эцэст нь Кан Хо Сун нийт 10 эмэгтэйг алсан гэдгийг хүлээн зөвшөөрсөн байна. Мөрдөн шалгалтаар тогтоогдсноор тэрээр хохирогчийг танилцсан мэт ойртож автомашиндаа суулган хөдөө эзгүй газарт аваачин алсан байна. Ихэнх хэргийг шөнийн цагаар ганцаараа явж байсан эмэгтэйчүүдийг онилон хийсэн. Аллагын дараа цогцыг
хэсэгчлэн хувааж, нуух, шатаах зэрэг арга хэрэгжилж байжээ. Сэтгэл зүйн дүгнэлт дээр түүнийг сэтгцийн хувьд асуудалтай ч хариуцлага хүлээх чадвартай гэж тогтоосон юм. 2009-2010 онд Канхосууны хэрэг шүүхэд шилжиж олон нийтийн анхаарлын төвд орсон. Шүүх хурлуудын үеэр хохирогчдын арга гэрийнхэн прокурорууд сэтгэл зүйн шинжээчид оролцсон мэдүүлэг өгсөн байна. Канхосуун шүүхийн танхимд гимшсэн шинжгүй хохирогчдоос уучлалт гуйгаагүй байдал нь олон нийтийн уур бухимдлыг төрүүлжээ. Шүүх түүнийг 10 хүнийг санаатайгаар онц харгас аргаар алсан, давтан гэмт хэрэг үйлдсэн, нийгэм донц аюултай этгээд гэж дүгнсэн байна. Ингээд цаазаар авах ял оноосон бөгөөд дав заалтах шатны шүүх уг ялыг хэвээр үлдээсэн юм. Өмнөд Солонгос цаазын ялыг гүйцэтгэдэггүй ч Канхосуун насан туршийн хоригдол хэвээр үлдсэн байна. Энэхүү хэрэг нь эмэгтэйчүүдийн аюулгүй байдал, ганцаараа зорчих эрсдэл, цуврал аллах, гэмт хэрэг, анхаарах систем зэрэг асуудлуудыг Солонгос даяар хүндсэн. Үүний дараа алга болсон хүний хэрэг шалгах журам чангарав, гар утасны байршлын мэдээллийг хурдан ашиглах болсон, олон нийтийн сэрэмж нэмэгдсэн гэж үздэг. Канхосууны хэрэг бол чимээгүй, анзаарагдахгүй явсаар олон хүний аминд хүрсэн аимшиг жишээ байлаа. Шүүхийн шийдвэр нь ийм төрлийн гэмт хэрэгт хатуу хариуцлага ногдуулдгийг тод харуулсан юм. Энэхүү бичлэг нь айдас төрүүлэх зорилгогүй бөгөөд зөвхөн бодит баримт шүүхийн шийдвэрт тулгуурласан болно. Хэлгүй орчуулагч үнэн чимээгүйгээр энэ үртэл сонссон та бүхэндээ баярлалаа. Манай сувгийг дагаж лайктаар сэтгэлдээ үлдээвэл бид илүү хурдан илүү чанартай бичлэг хийх болно.